Тэрний чандаас адуудлагаагүй хэн аадар борооны товшоо юм тэр талд аадар сайхан орхон амраг санзаны айлгүй юм төөнөх аргамжих амраг санзаж зүгхэн сэтгэлийг чиглэсэн үг юм төгдрөн байж хайр сэтгэлээ чилхэн миний Монголыг хэл юм ингээд ихэм таахындээ их хэлээ бидний бахархалаа 2025 үндэсний бичиг үсгийн баярын мэдээг ихэм таахындээ өргөн дэвшүүлье. Их хэлээ бидний бахархалаа 2025 хэмжээг Монгол улсын шилжих ухааны гараа зүтгэлтэн хэл бичгийн ухааны доктор профессор Мөнх Жаргалын Базар Аргачаа багшийн мэндэлсний 80 насны өгтөж түүний нэржил болон жахан байгуулж байгаараа онцлог өдөр байна. Энэ багшаа мэндэлсэн 80 насны баярын мэдээг өргөмжлүүлье. Өнөөдрийн үйлчлэгэн хүрээсэн хүмүүстээ жожигдон тааврын автошууд нэлцүүлээ. Өсгөлэмгийн засгийн өрлөгч дам бэлгэн. Өсгөлэмгийн бодолцооны газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга отхон ирдэг. Монгол улсын их сургуулийн ахмад огш Монгол улсын шилжих ухааны гавьяа зүтгэлтэн доктор профессор өнөөдөр 80 насныхаа огтон зохион байгуулж буй эрхэм хүмүүн Базар Аргачаа багш маань хүрэлцээсэн байна. Монгол улсын ахмад огш Монгол улсын гавьяа огш доктор профессор Журийн Баянсан Монгол улсын их сургуулийн Монгол хэл шилжлэлийн хэмжээ хэвлэгч дэд профессор Төмөн Өчрийн Эрдэнэ очир. Монгол улсын их сургуулийн хэл шилжлэлийн ухааны техникийн дэд профессор доктор Бадмаванчгийн Монгол цэцэг. Монгол улсын их сургуулийн Монгол хэл шилжлэлийн техникийн дэд профессор доктор Жавцан Булмын Гамбатар. Монгол улсын Монгол хэл шилжлэлийн техникийн дэд профессор доктор Мухиддин Жавдар. Монгол улсын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Цэцэгмаа. Türkiye Боловсролын сургуулийн захирлууд маань өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцээсэн байна. Мөн үе үеийн Хөсгөл аймгийн Монгол хэлний ахмад огш маань өнөөдөр хүрэлцээсэн байгаа та бүхэндээ бахархалтайгаар танилцуулж байгаадаа баяртай байна. Ингээд та бүхэндээ өмнө Хөсгөл аймгийн Дэлгэр бүрийн Ерөнхий Боловсролын сургуулийн хан хуурын ихсэг борон хуурын дагуулын сурагчид болон зураг дагуулын багш отхон эрдэнэ өдөрцөн багш эрдэнэ дүр багш нарыг хүндэт хүмүүлж байна.
Дэлгэрэнгүй бүтэц сургуулийн хам хорийг шиг бүр хүрээний нөхөдний зөвчөд та бүхэнд баярлалаа. Ингээд тайлнаа өнөөдөр 80 насныхаа ойг тохиолдуулан зохион байгуулж буй их хэлний баярын өдрөө зохион байгуулж буй эрхэм багшийн тайлнаа хүндэтгэмүрье. Мөнгө тусгуулийн Монгол хэлний зөвхөн багш цог жаргал таныг өргөж байна. За энэ том цугларсан та бүхэндээ сайн өдрийн төмөн амар амгаланг айлтган мэдчилье. За Монгол Улсын их сургуулийн багш доктор профессор Базарагч агшаараа би өгүүлэрсэн хичээл заалгаж 2008 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. Ингээд багштаа одоо хэдэн мөршөлөг зориулсан тэрийг хэлээ. Тэгээд багшийн маань тэр мөртүүдээс манай дэлгэрэнгүй цогцлол сургуулийн технологийн багш Отгон Эрдэнэ маань энэ сайхан бүтээлийг орлож та бүхэндээ бас хүргэж байна. Дэлгэр мөрний хөө ирээн борт мэндэж дэгж дэрвжсэн хүүхэд насаа өнгөрүүлж дэндүү холын мөрөөдөлтөй мөрөнгийн 10 жилийг дүүргэж дээд сургууль эсэж эргэнтний гараагаа эхэлжээ багш минь. Өгүүлэр зүүн онлын үндэс мөчөр үйлийн тий алгал өгүүлбэр утгацсан холбоо үг сүйгэр нэгж үйлдэгчд үгийн гарал гээд нэр томьёо түүнийх бас танил татна. Авиас хэлгэж утга мөшгөх амтан дурлуулж хөсөд хөдөлсөн ардын багшийг олон төрүүлж агуу үсээ шавнартаа шингээжээ. Хаж гэдэг нь хажуу талдаа холбоотой юм шүү нөхдөө. Жаргал гэдэг нь жирх гэж дүрслэг язгуураас үүссэн юм шүү шавнар минь. Баатар гэдэг нь баарай бөөрэ болж баа язгуураас үүссэн шүү оюутнуудаа. Бодох гэдэг нь модны олон салаа мөчөртөө нийлж утга тохих юм шүү эрхэм нөхөд минь хэмээн. Үгийн гарлыг удахтаа үүсэл утгаар нь хөшгөн мөөж үйл язгуурыг нь холгон томж утгыг нийлүүлж удмыг нь таниулан судлуулжээ бид нартаа. Самбарт хичээлээ заагаад сайхан жигдэрч байтал садаа болсон нэгнийг харин ч нэг хочлож өгөндөө багш минь. Үүдээр шагаагаад орхуу агшаа гэвэл үхрийн давсар шиг юм барьчихад үргэлж хоцрон гэж дандаа яжлан. 80-аад оны шавнар нь навжээда багш минь бүтээврээ шалгах гэж байна. Намжиргаа шавн аараагаа цээжлээрээ нөхцөл дуудаад намайг онцлох нь байна. Нөмөртөө суулгаад араас нь хэлээрэй гэж дээ. Наран гэр шавн ийхүү дурсаж байсан. Наргийн тавлом үүсгэж байсан насан багийн дурсамжихээ уцаа гаргаад харах гэхээр урт балиус шиг гаргаж ирчгээд яах вэ чи гэж уурлаагүй инээд алдан тэгснэ хичээлээсээ газаахгүй улсын олимпиадын авраг багш цогцлмаа шаваараа бахархаж суусан гэсэн. Ахмад багш цэдэн дам нь ачил багшаа хайрлан хүндэж айс зангийн даруухны магтан агуу төрүүлийг нь шагшин биширдгээ. Шатаар өксөд гараад ирэхдээ шаргалхан царайндаа гэрэл тодруулж шалиухан оюутнуудаа үгээр эхлүүлж сайхан зангаараа уруу татдагсан. Шинжлэх ухааны доктор багш минь ширүүн зангүй дөлгөөн замт минь судлах уудлахын суут хүм минь сургачгуудын суут толминэ. Багштай мэхийн ёслыг бүтээлд нь сүгдэн мөрхий бие лагшин эрүүл байг бэлэг оюун нь хурц байг их хэл минь мандан бадраг ивэн гагнаас мэт батмонх оршгэ. Их хэлбэдний багт 2025-ийн эзэн эрхэм багшдаан дэлгэрэнгүй боловсролын сургуулийн багш сурагчид болон эрхэм та бүхэндээ өнөөдрийн хамгийн сайхан өдрийг дэвшүүлж эрхэм багшдаан хөдөд төлөвлөж байна. Ингээд эрхэм багшийнхаа сайхан үгийг бүгдээрээ хамтдаа сонсоцгоё. За та бүхэнд өнөөдрийн мэнд дэвшүүлье.
За миний би дунд сургуульд байхаас тэгээд Монгол хэл гэдэг зүйлийг сонирхож ирсэн. Тэр юунаас болсон хэзээ 90 он Монгол хэл гэж нэг нарийн сайхан гэж байдаг юм шиг гэдэг өгөөж Эрдэнэ дэлгэрүүлэх нийгэмээс нэг жишээ дэвтэр гарсан. Эрдэнэтэй болцол энэ актины байгуулсан хой зориулж гаргасан ба тийм. Тэрээс 90 он тэрийг үзээд ер нь ямар сони гэж үгийн Орос хэлний маст гэдэг бол мазат гэсэн үгнээс үүссэн. Тэгвэл Монгол хэлний тол гэдэг бол толилзах гэдгээс үүссэн юм гэж ингэж хэлсэн байна. Тэгээд тэрнээс ахуулаад энэ үгийн гал гэдэг юм миний цаанд явсаар байгаа. Тэгээд үгийн галыг нэг олон эрдэмтдийн судалгааг үзэж ялангуяа Пенийн эрдэмтэн Аранстед Орсын эрдэмтэн Владимирсов их зэрэг эрдэмтдийн бүтээлийг үзэхэд бол үгийн гарлын зүйлийг нэлээд нарийн судалсан байдаг. Ялангуяа Аранстед бол алтай хэлний модель судалдаг номонд Монгол хэлний үгийн гарлын талаар сайхан санаа гаргасан байдаг. За 90 он цуглаатын 3 дугаар дэвтэр нь тухайн үед одоо үйл сурталтай гэж хаагдж ирсэн тийм дэвтэр байгаа. Тэгээ 3 дугаар дэвтрийн одоо яг цорны хөрөлгийн одоо эрдэмтэн эзэн хөтөлбөрт нэг хөв байж тэрийг уншиж тэгээ үгийн гал гэдэг бол тусгай нэгэн салбар байж болох юм байна гэж үзээд ингээд тэрнээс хойш үгийн галыг хөөсөлдөж одоо 7 дэвтэр ном суурь гаргасан. Одоо ингээд цааш нь бол ингэж гаргаж байгаа хэрэгтэй байдаг. За тэгээ ганцхан зүйлээр биш ер нь одоо Монгол хэлний багш гэдэг бол одоо бүх салбарын сайн гадарч байдаг. За зарим нэг нь бол нэг үндгэрэг үзэх шаардлагатай байдаг л та. Тэгэндээс Монгол хэлний өгүүлбэр гэдэг зүйл бол хүний бодсон сонсыг сайн гаргаж өгдөг учраас энийг судлахад одоо чухал зүйл юм гэж байна. Өгүүлбэр зүгээр нэлээд загнан оруулж хэвтээд ном суурь гаргаж авсан. За ингээд энэ бүхэн маань бол яг Монгол сургуульдаас өчүүхэн хувь нэмэр болсон болов уу гэж бодож явдгийг. Тэгээд миний шавнаар бол намайг одоо өргөн дэмжиж бас одоо цааш нь ажил хийх уран зайг өгдөг. Баярсан үеийн нөхөж хэсэг одоо миний ажлыг дэмжиж ингэж явдаг учраас энэ Монгол хэлээр судлах ажилд өөрийн бэлтгэл зориулсан хэрэгтэй. За ингээд та бүхэндээ ажил амьдрал чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Эрхэм өсөлтөй баярта эмэтийн хатцаг хамгийн сайхан бүгдийг өргөн дэвшүүлье. Тэгээд ихэвчлэн бидний бахад 2022 онд ажиллагааг нээж эрхэм тав бүхэнд мэдчилгээ дэвшүүлж өгүүлэн тавтай өмнө Өсгөл аймгийн засаг даргын хамгийн газрын дарга дан дэлгэр таныг хүндэт мөрөж байна. За юуны өмнө энэхүү танхимд хорон зогссон эрдэмтэн багш нар Монгол улсын гавьяатны хэрхэн мэдтэй цалыг хүртсэн азар аргач багш за мөн Монгол улсын их сургуулийн эрхэм мэдт багш нар за мөн энэ танхимд суулсан эрхэм мэдтэй сурагч бүгд очууд та бүгдээ энэ өдрийн томоо амгалан айлтгах мэдчилье. Төрлөх хийхийг үндэсний бичиг соёлоо хайрлан дэвтэлж, хамгаалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх их үүсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эрдэмтэн судлаачид, мэргэжлийн багш нар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Монгол хэл бичгээ эрхэмлэн хайрладаг хүн бүхэнд үндэсний бичиг Өсгийн баярын өдөр хаврын авдаг сарын шинийн амны бэлэгцээ өдрийн мэндийг дахин өргөн дэвшүүлье. Ирэх бол улс орны тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Монгол улсын ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар захиалгаар 5 дугаар сарын эхний 7 хоногийн ням гарагийг үндэсний бичиг Өсгийн баярын өдөр хэмээн зарлаж Монгол түмэн жил бүр уламжлал болон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Эдүгээ Өсгөл аймагта их ил эдний бахархал урайд дор тэмдэглэж жил ирэх тусам хүрээгээ тэлж
Монгол Улсын их сургуультай хамтран ажиллаж, Өвсгөл нутгаас төрсэн эрдэмтэн судлаачдын нэрмжил болгон зохион байгуулж байгаа нь хойч үеийн хөвгөл залууст ихээхэн над холбогдолтой үр өгөөжтэй ажил болон ирсэн гэдгийг цохон тэмдэглэе. Энэ удаагийн их хил бидний бахархад арга хэмжээг Өвсгөл аймгийн Мөрөн сумын Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа сэтгэлтэн хил шинжлэхийн ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор, мөнх чаргалын базар агч багшийн 80 насны ойтой давцуулан тэмдэглэж байна. Сүйгэр уран бичлэгийн уралдааныг Монгол бичгээр буюу хамгийн анхны бичгийн дурсгал болох Чингисийн чулууны бичиг олдсны 800 жилийн ойг зохион байгуулж байгаагаар Өвсгөл аймгийн их хэлний салбар зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд аймгийн засаг дарга Лагны Төмөр Автрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаагаар онцлогтой арга хэмжээ болж байгаамаа. Өвсгөл аймаг их хэл бичгийн бодлого чиглэлтэй онцгой анхаарч аймгийн засаг даргаар ахлуулсан хэлний бодлогын салбар зөвлөлөөс нэн тэргуунд албан газрын хаягийг хос бичгээр үйлдэх, төрийн байгууллагын албан эргийг хос бичгээр хөтлөх, хэл бичгийн хүрээлэнгийн орчныг бүрдүүлэх, хэрэглээний орчныг бүрдүүлэх, ард иргэдийн хэл бичгийн хэрэглээний чадварыг нэмэгдүүлэх, Өвсгөл аймгийн 6 ясны хэл аялгау үндэсний цөөнх тоо хэлний онцлогийг танин мэдүүлэх, сургалт судалгааны ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж байгаамаа. Хэл бол иргэн бүрийн эрхэм үнэт үг билээ. Ингээд их хэл бидний бахархал арга хэмжээний үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгааг дуулгая. Баярлалаа. Огта базар агчаа таныг Өвсгөл аймгийн төр нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж аймгийнхаа нэр хүндийг улс даяар дуурсган хөдөлмөрийг өндрөөр үнэлж Өвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А30 дугаар захирамжаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал Чингүнживийн одонгоор шагнасан байна. Танд энэхүү одоо вебсайт шалгалыг хардуулан өгч байгаадаа баярлалаа байна. Базар агч багшигаа энэхүү энэ дээр бүрэн залъя. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зөвлөлтийн хэл бичгийн ухааны доктор профессор Эрхэм хүндэт багш мөнх чаргалын базар агч байгаа. Их хэлний дарга манаач эрдэмтэн доктор Эрхэм багш таамаг нэгэлхэн болон шавнараа эдний байд хөтөлсөн та суугаад ирэхэд тохиол уугаад мордоход хардж өөр тэргүүтэн машаараа мөн шавнарын бахархаж байна. Идүүхэн яцсан хэлцүүлгээр насандаа мартахгүй тогтооход багшийн ухаан байж утгын чанад ачлуулсан урмын чагтаг лаасаар уухан төрөлх шиг их хэлний минь ойгт яруу ишин түгэ Эрхэм багшийн ирүүлэх хажууд хамгийн сайжрах бүгдийг өргөн дөчөөдөө Өвсгөл аймгийн хэл бодлогын зөвлөлийн салбар зөвлөлөөс гисэн байна. Багшаа хэлний олимпиадын 4 удаагийн шавнарт нь энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зорилгын дагуу жил бүр 5 дугаар сарын ям гарагт үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэдэг боломжтой. Энэхүү баярын хүрээнд Өвсгөл аймгийн их хэл бичиг хөтөлбөрийн хүрээнд их хэл бидний бахархал 2025 үйл ажиллагааг Монгол Улсын их сургуулийн Ахмад багш, хэл шинжлэлийн доктор профессор, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн мөнх чаргалын базар агч багшийнхаа 80 насны ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Өнөө жилийн олимпиад уралдаанд төрийн албан агчид 140, ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын багийн олимпиадад 29 баг 240 сурагч оролцож, сүйгэр уран бичлэгийн уралдаанд 160 оролцогч оролцсон ийм онцлогтой. За ингээд төрийн албан агчид бол өнөө жил ер нь өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Энэ нь бол маш их сайшаалтай байна. За би Өвсгөл аймгийн хуучнаар ах байсан юм шүү. Дараа нь наран жарган дууны
шүү. Дараа нь бол бүрэн сум гэж нэрлэгдсэн. Миний яг төрсөн нутаг бол одоо энэ бүхний стиарын цаатлын ногоон булаг гэж байдаг. Реневер гэдэг газар төрсөн. 95 онд. За тэгээ мөр 10 жилийн сургууль 53 онд 63 онд төгсөөд улсын багшийн дээд сургуулийн Монгол хэлний ангид орсон. За Монгол хэлний ангид ороод тэгээд төгсөөд аймагт хөхөөдөө 8 жилийн сургууль 2 жил төв хансын сургуулиудаа мөн 2 жил багшлаад тэгээд Улаанбаатар хот шилжсэн. Улаанбаатар хот шилжиж багшийн дээд сургууль 14 жил багшлаа. Тэгээд багш нарын мэргэжлийн шилжих институт 4 жил. За тэрнээс хойш Монгол Улсын их сургуульд 26 жил ажиллаад нэвтрүүлэгт гарсан. Ийм амьдралын одоо төв болоо. За тэгээ Монгол хэлээ зааж тэн дотроос Монгол хэлний өгүүлбэр зөв, Монгол хэлний гарал судлал зэрэг хичээлүүдийг заасаар өдөө хөрлөө. За Монгол хэллэгч гэдэг манай Монгол үндэстний одоо хамгийн чухал зүйл байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үндэстэн бие даасан үндэстэн гэж байгаа бол тэр хэлтэй байх хэрэгтэй байдаг. Гэтэл одоо манай Монгол бичгээ хэлтэй манай Дэлгэр мөрний хойноос Шингэсийн чулууны бичиг буюу Бэсэнхэ мэргэний хөшөөний 10 хэдэн хөшөөл босгон манай нутгаас олдсон байдаг. За үүнийг 62 онд төдөөгийн хэрлээ одоо тусгай өгүүлсэн. За энэ бол Монгол бичгээ манай өсгөлөөс олдсон шүү. Монгол бичгээ үлдсэнд орсгол. За энэ мэт зүйлүүдийг үзэж харж одоо цаашаа үзэх хэрэгтэй байдаг. Монгол хэл буюу одоо Монголын ард түмний тусгай тохиолдлын нэг гол чухал зүйл байдаг. Хэрвээ хэлгүй бол одоо тэр үндэстэн гэж хэлэх үндэс байхгүй. Жишээлбэл одоо манай Монгол хэлнээс бол одоо бурайд хэл бол орос хэлэнд уулсан байдаг. Ийм маягтай. Өөр Монголд бол монгол хэл бас одоо жаахан явцсан хандлагатай болж ирж байна. Ийм учраас одоо манайх одоо тэгээ өөр монголчууд бол одоо та нар гэдээ бид хардаг шүү гэж ярьж байсан. Өрөвдөлтөө. Тийм учраас монгол хэл гэдэг бол үнэхээр бидний уур тархинд өвдөөцөөс олон жижигсэн. Одоо хязгаарч арилж баларшгүй ийм сайхан өв юм. За юун дотроос одоо тэр монгол бичиг гэдэг бол бидний басаа бичиг гэж нэрлэдэг маань бол одоо монгол хүн бол завил суугаад одоо бичдэг. Тийм учраас дээрээс доошоо ингэж өгөөждөг. Гэтэл Европын бол одоо ширээн суугаад бичдэг учраас хөндлөн бичдэг. Тэгээ манайх бол доош нь ингэж бичдэг чинь бол миний бодож байгаагаар бол завил суугаад бичгийн хүмүүс бол тэгээд бичдэгтэй холбоотой. Тэгээд би тэргээр бахарч явдаг. Өөрөөр хэлбэл манай нутгаас Монгол бичгээр хамгийн одоо анх олдсон эртний дурсгал нь бол одоо 1225 оноор отголдог. Тэгээ энэ бол тэрнээс өмнө бол энэ бичгийн хэлтэй байсан. Тэгээ нууц очоод 1209 онд гэж бодоход бол түүнээс одоо хэдэн зуун жилийн өмнө бол монгол хэлний одоо бичиг үсэг бий болсон гэж үздэг. Зөвхөн 1000 жилийн түүхтэй биш. Тэрнээс цааш одоо түүхтэй юм гэдэг хэлэх байна. За сайн байцгаана уу. За би Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тагмын эрхлэгч Эрдэнэ Очор гэдэг багш байна. Хөмсгөл аймгийн их хэлний багшлын өдөрт зориулсан энэ сайхан үйл ажиллагаанд бид бүхэн 2 дахь жилдээ ирж оролцож байна. За Монгол улсад Монгол хэл бичгийн мэргэжилтэн бэлтгэх, Монгол хэл шинжлэлийн чиглэлээр сургалт судалгааны ажлыг эрхэлдэг гол байгууллага болохын хувьд бол Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тагмын хамт олон их хэлнийхээ одоо сургалт судалгааг хөгжүүлэх үйлсэд бол олон 10 одоо бүтээл гаргаж олон төрлийн ажил зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тэгээ энэ сайхан эрхэм үйлдэл энэ Хөмсгөл аймгаас төрөн гарсан олон одоо эрдэмтэн мэргэд бол их үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсаар ирсэн юм аа. Тэгээд өнгөрсөн жил бол Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Гавьяат багш хэл бичгийн ухааны доктор профессор Төмөнбаярын Дашнитэн багшийн нэрэмжит одоо энэ олимпиадыг зохион байгуулж байсан. За энэ ойг бол Дашнитэн багшийнхаа одоо мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд бол зохион байгуулсан. За энэ жил мөн одоо сайхан баярт үйл явдал тохиолдож манай тэнхмийн Ахмад багш шинжлэх ухааны Гавьяат цэцгэлтэн
хэлбэчгийн ухааны доктор профессор мөнх жаргалын Базарагчаа багшийн мэндэлсний 80 насны ой тохиож байгаа. За энэ одоо ойг тохиолдуулан бид бүхэн бас энэ Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар болон боловсролын газрын хамт олонтойгоо энэ сайхан нэр хүндтэй уралдааныг зохион байгуулж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ уралдаан бол зөвхөн одоо нэг төрөл гэлтгүй Хөвсгөл аймгийн 5-аас одоо 12 дугаар ангийн сурагчид, багш нар, за ингээд төрийн албан хаагчид, сүйгэр буюу Монгол уран бичлэгийн уралдаан, яруу найргийн уралдаан гэхэд олон төрөл зүйлээр их хэлнийхээ үн цэнийг бадраасан, их хэл өг соёлоо сурталчилан таниулсан ийм сайхан одоо үйл ажиллагааг зохион байгуулж байгаад нь бол бид бүхэн Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон, боловсрол соёлын газрын хамт олон энэ үйл сайхан үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиуд, тэнд ажиллаж байгаа багш нар, сурагчдаа бэлдэж байгаа багш нар болон тэнд одоо идэвх чармаалтай оролцож байгаа бяцхан дүүнер сурагчид нартаа бол баяр хүргье. Та бүхэндээ халуун талархал Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн төгсмийн хамт олноос бол хүргэж байна шүү. Баярлалаа. Монгол Улсын үндэсний бичгийн тэргүүн байрын эзлэх сандрсан 12 ангийн сурагчдыг мөрөж байна.